Нэг хоёр. Сайн байцгаана уу? Монгол Улсын соёлын их сургуулийн театрын урлагийн сургуулийн оюутан театрт хуран цугласан Эрдэнэтэн мэргэд багш нар, оюутан залуус, эцэг эхчүүд та бүхнийхэн энэ оройн мэндийг дэвшүүлэн мэхий ясалмуу. Монгол Улсын соёлын урлагийн сургуулийн театрын урлагийн сургуулийн Монгол Улсын ардын багш, урлаг судлалын ухааны доктор профессор Монгол Улсын урлагийн аяа зүтгэлтэн найдгийн гар хувийг багштай 3А курс маань өнөөдөр та бүхний өмнө анхны жүжигээ тавихад бэлэн болсон байна. Ингээд энэхүү танилцсанаа Монгол Улсын ардын багш, урлагийн аяа зүтгэлтэн урлаг судлалын ухааны доктор профессор найдгийн гар хувийг таныг хүндэтгэн өргөж байна. Мөн тун энгийн түүх жүжигээ маань өдөртсөн багш Ганбатын алтан шигаа уршигаа тайзнаа хүндэтгэн өргөж байна. Сайн байцгаана уу. Эрхэм хүндэт үзэгчдийн энэ оройд хүмүүн амгалаг айлтгая. За энэ манай жүжиг урлагийн 3А ангийн оюутнууд Марина Надо зохиолчийн Тун энгийн түүх гэж энэ бүтээлээ та бүхэнд төлөвлөхөд бэлэн боллоо. Тэгэхээр энэ бүтээл маань за нэг онцлогийг хэлээд манай жүжигчний 3 дугаар курс гэж та нар бодож байгаа байх тийм ээ. Тэгэхээр өөрөө автор байгаа, өөрөө зохиолч, өөрөө найруулагч байхаасаа илүүтэй, өөрөөрөө дамжуулж илэрхийлэхээс илүүтэй хүний бүтээл дээр ажиллаж эхлэж хамаг дагуулах гэж байгаа ийм анхныхаа алхмыг хийх гэж байгаа. Бүрэн хэмжээний бүтээл дээр анхнаа ажиллаж байгаа гэдгийг бас манай төгөлдөр ингэж онцолж хэлдэг юм. Үүгээрээ онцгой юм. За энэ бүтээлийн маань одоо манай соёлын урлагийн сургууль Кемброгийн соёлын урлагийн сургуультай маш их холбоотой байдаг. 2000 оноос гэж холбоотойгдсон. Тэгээд тэнд оюутнуудтайгаа явж байхдаа судалж энэ зохиолыг анх одоо Оросын омар төршийн орнуудад маш их өргөнөөр тавигдсан энэ бүтээлийг маш их сонирхож ингэж зохиолыг авчирч ямар нэгэн бүтээл болгоё гэж ингэж зорж явсан. Тэгээд энийг шавнартаа хандаж. Тэгээд энэ дээр манай жүжигийн орчуулагчаар нь Тэрвэгийн амар даваа гэж манай нэртэй орчуулагч энэ хүн ажилласан. Хөрхийн тэгээд манай оюутнууд эвэр буйна хайрлаж байгаа юм сайхан. Тэгээд манай Улсын драм эрдмийн театртас энэний хүн жүжигийг орчуулад, зохиолыг орчуулад инструкт болгож бичиж өгсөн. Одоо тэгээд дараагийнхаа тавилтыг хүлээж байгаа юм байгаа. Энэ дагимыг. Тэгээд энэ бол манай бүтээл бол цэвэр өөрсдийнхөө хүчээр бүтээгдсэн ийм бүтээл. Тайзаа өөрсдөө уралсан, хувцаа өөрсдөө уралсан, одоо олон хүний сэтгэл шингэсэн ийм юм. За уралсан тайз эскизийн дагуу манай оюутан ууган цэцгийн аав даш тундаг гэж хүн одоо юу цэг хамт олноороо ажиллаж энэ тайзыг урлаж өгсөн байгаа. За бас мөн тэр мөнх талаа гэдэг дууны инженер эмэгтэй энэ дээр бүр гардж ажилласан. Тэгээ манай Баяр Зул гадан суур хоёр энэ жүжигт зориулсан дууныхаа шүлгийг бичиж аяын хийсэн ММБ манай алтан шагаа манай шав энэ жүжигийг бол гардж ажилласан. За бас мөн манай Баяр Баясгалан гэдэг хүү найруулагчаар нь ажилласан юм аа. Тэгээд үнэхээр одоо сайхан сэтгэлд уран бүтээлч ах эгч нар аав ээжүүдийн тэгээд манай багш нарын дэмжлэгээр энэ бүтээл ингэж гарч ирж байгаа ийм бүтээлээ гэдгийг таав. Манай оюутнууд ард талд одоо их сэтгэл их догтлон байна. Сэтгэлний хөдөлж байна. Манай эцэг эхчүүд ирсэн байна. За тэгээ манай соёлын урлагийн сургуулийн манай мөр зэрэгцэн сурцдаг андууд нь одоо тэсиатан хүлээж байна. Тэгээ өнөөрийнхөө тоглолтод эхлээд тэсиатан хүлээж байгаа хүрэн харгад нэштэй өшгний цаана хүлээж чадж байгаа оюутан жүжигчдтэй уран бүтээлийн хамжилтыг та бүхнийхээ өмнөөс хүсье. За тэгээд та нартай
уран бүтээлийн хамжилт төсөй, сурдаг эрдмийн хамжилт төсөй, аз жаргал амьдралын сайн сайхан бүхнийг өсөөрэй. Жүжигэ тухлан сууж таахан болгоно. Шагав. За, сайн байцгаана уу? Эрдэмт төсөн багш нар, соёл урлагийн сургуулийн, театрын урлагийн сургуулийн оюутнууд, манай 3А курсын хүндэт эцэг эхчүүд, ар гэр та бүхэндээ манай өнөөдрийн жүжигийг үргэлжлэн ирж үзэх гэж байгаад бид бүхэн туйлын их баяртай байна. Энэ бүх жүжиг манай анги хамт олонний хамгийн анхны уран бүтээл. Тийм болохоор бид бүхэн маш их догдолж байна, бас маш их сандарч байна. Тийм болохоор та бүхэн халуун дулаан алга ташилтаар манай хүүхдүүдийг хүлээн аваарай. Ингээд та бүхний өмнө Марина Соргагийн Тун энгийн түүх бүгдийн жүжиг маань эхлэхэд бэлэн болоод байна. За, урья бэлнэ. Цэлмэг өглөөг төрж өдрөөсүй. Би одоо дуулан Матилда таймын эндэрэгц нэгч ихтэй байхгүй. Өр гинипэр мөрн хонно гата шуург эсгэж хормаар
яах юм бэ? Идмээр санагдаад юуроосо болохгүй юм аа. Чи тэгвэл аль нэгийг нь сонгох шаардлагатай. Нэг бол идээд бай. Эсвэл нис. Дүүхай нис. Ямар гоё юм бэ? Би одоо яах вэ? Би мэдгүй. Би нисмээр байна. Би одоо юу хийх вэ? Мара би одоо яавал дээр вэ? Мара. Идээд бай. Гахаа. Би шугаа. Боломжгүй зүйлийг сонгож яах чи билээ? Тэгвэл идгээстэй. Найзуудаа! Адьёш ийж. Хэдүүд одоо яах вэ? Яах юу ах вэ? Бош өхөн бүр орчлаа. Би чамайг хичнээн сонссон гэж даашаа. Би чамайг үргэлж боддог. Би чамд хичнээн хайртай гэж. Бүгдийг нь хэл даашаа. Би нэг ч юм л та. Би чинь Сайн хэрэг даашаа. Үчи миний хэрэг ойлгож байна уу? Би чирэгсэн. Зүгээр би ойлгож. Юу нэ? Хилээд байна штэ. Охин чийж мэднэ. Хүү чийж мэднэ. Чи үннээсээ ярьж байна. Мэдээж үнэн. Даша, энэ бол сайн хэрэг. Бүр гайхамшигтай сайхан хэрэг Даша. Даша, би чи ээж. Ямар гайхалтай хэрэг вэ? Үнэхээр гайхалтай. Яа! Ёонаа хүн шахаж тврээд байгаа. Нэрэ тийм л дээ. Хараад байгаа. Жаадгүй. Охин чийж мэднэ. Охин ч. Мотороо хоцож байна. Пойдем хурд дэшгаш ногти. Үстэ нууч яа. Нэг аса ханга гэдэлч нийтэд байсан юм аа. Хэнчэргүй наш. Сойрка. Миний горько. Ладно, суна тут хайрцута.
зүгээр зугаалаа. Богод чи. Ачаа чи. Юу хийж байгаа юм? Юу хийж байгаа юм бэ? Ой. Явж. Аюшашу. Ай. Бочи. Би даашаад зөвхөн гэрлэхийг л хүсэж байна. Гэрлийн гинэ чамтай. Гэрлийн гинэ чамтай. Аюшашу. Аюшаги хатан байж байна уу? Бочи. Гой. Истос. Заакум. Эцэгт нь баригдаж хэдий ясаад хараалахаас өмнө эндээс ушуухан тань. Эцэг үед яад гэр. Би ч гэсэн хүн. Надад ирэх нь байгаа. Нэг их хэрэгтэй хийсэн амтан гараад ирлээ таньдээ. Гэрээ. Чи эхлээд ажилтай болоод энэ муу малгаархуу юмаа сольчих. Ой. Сахал ус чинь ургаад ирэхин цагт эрэх дарах яриараа мэдүү. Одоо бошуухан эндээс толь. Толиач. Дашуу яваач бай. Ханчи. Өстөд татсан дамжиж самбондог болоо юу? Ээж. Алёша надад таалагддаг. Бити дэмий нэгэд гараа. Тэр нь одоо бусдаас илүү таалагдах сайхан юм юу вэ? Аав ээжийн хар. Хашаа хороог нь хар. Аль аль нь хов хос. Хөрөнгө чинээгээд явах юм юу ч хүн. Ашиг. Эцэг чинь чам өөр нөхөр самбал ойлгосон уу? Саяны чүрэгрийг бодох юм бол чи боддоо. Царай зүс сайтай. Би хаан булчинлаг. Хой, өнгөтэй, хөрөнгөтэй, зүстэй. Аяага идтэй. Оо. За. За. Оо. За. За. Хөө. За. Автаа чи ярилцах хэрэг гарч тэ. Ээж, Яа, танд уулах юм байна. яахгүй. Гүй ээж. Энэ их чухал юм л та. Яа. Ээж. Би жирэмсэн. Манай охин
яшаа илдэг сайхан аав нарч байдаг гэж. Чи тэрний аавын тухай бол эцэгтэй бүр тусдаад чирэг. Ер нь бол сар хагас гэдэг тийм ч сүйдтэй хугацаа биш. Бүхнийг зохицуулж амжина. Юу зохицуулна гэж? Тэгээд л эзэг чинь юу ч мэдэхгүй өнгөрч болчихж байгаа мөө. Юу зохицуулна гэж? Яах вэ? Үр хөндүүлэхэд л болчихж байгаа юм л да. Та мөн гойрдгоо. Та өөр юу гэж хэлмээр байна? Таны амнаас Амаа хэрэгч. Эцэгтэй харин хот орж худалдаа хийн гэж хэлээрээ. Би найзамжтайгаа яриа тохирч. Уугч улаагныхаа дуулгаад халуун ууранд суулгах хэрэгтэй. Гэл сар хагас болчихсон байг. Надад ямар ч ханд хэрэггүй. Аав чи ирж явна. Чимээг байгаарай. Аав чи тухай мэдвэл аймар юм бол ойлгож байна уу аим шиг. За. Өндөглөгч дахианууд минь. Донгодол байцгаан уу аа? Цаан чин угаалга үлдэг төмпөн хашаанд хүлээгээл дэш. Усан уцлаад байгаа. Гэтэл гана хинэг хэрэгтэй байна. Гэтэл та хоёр энд сэрүүцэж суудаг. Хоёр явж ажиллаа хийхгүй юу? Тэгээ. Аль явъя. Ой! Юмаа гай. Яваач тэгээд навгаа чүлж ажилгүй юм уу? Юу яриад байна? Би бүр юу ч ойлгосонгүй. Хотод ямар нэгэн ажил гарч тээ. Тийшээ явах юм байна. Хото. Мөрө, хот гэж юу юм бэ? Чи тийшээ очиж үзсэн үү? Үзсэн. Хот гэж бүх юм байдаг газрыг хэлдэг байхгүй юу? Азтай юм аа. Тэгээд бид нэр тийшээ очиж юу амжуулах юм болов? Тэрийг яаж олж мэдэх вэ? Биднийх ямар ч боломжгүй. Тэд нар чинь машинаар явна. Харин машин чинь ярьдаггүй байхгүй юу? Зүгээр л нэг тийм муухай үнэр гаргаж салгалдаг. Яг нэг тийм энэ хувин юм уу твшил гэсэн. Ямар ч сэтгэлгүй. За. Тэгтэл тэр миний бүгсэн даавар хөлөг явуулдаг байна. Оо! Тэр чинь бидний эзэн юм чинь аргагүй шүү дээ. Иймэрхүү эцдийг үзэхээр л боллоо. Харин надад бол нэг тийм ургамлын гаралтай, хоолойн тустай, тийм эрдэн шиш хэрэгтэй. Юу гэнэ? Чиний ухаан хүрхгүй л дээ бэлэр заван бүтунган тан аташин дуртахад хотоос ирсэн мэрэгжилтэн эзэгтэй хамаатан хүн тэр намайг яг тод шиг гэж хэлсэн. Хоо! Тийм ээ тод. Итгэж юу юм бэ?
явлаа мэдвүү. Хөршийн газрын дахиач сайхан харагдаж байна. Шөөлөө. Зинжүүнийг нэг тийм тохиолдол санагдчихлаа л да. Би морд зэрэг талб хаадаг байна. Эх улсын нийслэл Москваг үзсэн хүн шүү. Манайд нэг тийм гүү байсан. Бас эндээ цагаантай. Хэрэний жигүүр шиг тас хараадсан байсан. Чи яасан гэж тэр манай бага ахлагч Персиптэнд дурлцдаг байгаа. Тэрнийг харах юм бол янзгаа нүдээ эргэлдүүлээд үнэн шүү. Үнэн. Тэгсэн чинь тэрнийг өөр гараад чилжүүлэх боллоо. Хаа байсан Казахстан руу. Тэгээд үнэн хатсагч амийг үтгсэн юм. Та нар ойлгоч. Их гоё дүүлч нэслээ. Өндөрт нэг үсрээд Эмэли басна. Жарка. Алтан хараатай. Өрөвдөлтэй юм аа. Харин тийм ээ. Хөөрхи амтэн. Гэхдээ хайраас ба зүхэн гэдэг чинь бас арай л. Тэр юу гэлээ? Юу гэсэн бэлээ? Дүүлж нислээ гэсэн бэлүү? Ястай чихэн ад жаргал юм аа те. Манай энэ хөр постаси өрхөө юм аа. Тэр чинь аригч штэ. Эзэгтэй л гэж хэлдэг байхгүй юу? Тэрнээс нэг тийм муухай ихүү өнөр үнэртдэг. Түр хамар сэтгэл шахдаг юм чи. Харин манай эзнээс бол хоол тийжэл үнэртэй бас үнэртдэг. Би лав. Эзнийхээ төлөө үхэж чадна. Кахай. Чи боролцгаая. Энэ тань хамаагүй. Тэгээд чи хайр дурлалынхаа төлөө үхээр шийдэх юм бол юугаар өөрийгөө шаардах юм бэ? Ямар нэг юм олон доо. Шүү. Таргуурлууд. Бус найдаа. Үе. Бодруу. Чи хаагур яваад ирвэ? Хөөе чи хаагур яваад ирвэ? Би гол дээр очичоод ирлээ. Тэнд бас сайхан байна. Голоо. Би тэнд байсан ч болоосаа би гол дээр очиж үзмээр байна. Гэтэ ер нь гол гэж юу юм бэ?
Даша! 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 Алёша. Даша! Ямар хэрэг гарав? Альчуур чинь өлгөөстэй хараад шууд наашаа яалаа. Би өлгсөн юм аа. Юу гэвэл би ээжд бүгдийг хэлсэн. Тэгээд юу гэж вэ? Өөр хөндөх хэрэгтэй гин. Биднийг яасан зөвшөөрөхгүй дээ. Аавын чинь зөвшөөрөхгүй надад хамаагүй. Аавч тэгвэл намайг ална. Аав намайг сургуульд явуулахад л би гизээ чирээд ирсэн байдаг. Ядаж байхад танаа аав нэг нүдэрээ ч үзэв. Манай аав энэ хэрэгтэй ямар хамаатай юм бэ? Би зөвхөн чамтай л гэрэлмээр байна шүү дээ, Даша. Алёша би мэдхээ байж байгаа дээ шүү дээ. Хоёулаа арай эртцсэн болов уу? Өөр хөндөлөх нь зөв ч юм болов уу? Тэр чи буруу л да. Биднийг хүчгэл танах юу ч хүү? Даша! Дутчих. Ямар нэг хэр гарвал ачуур өлгөөрэй заяа. Авцтэй ява. Хөөе. Мотор. Тэд нар чинь ойлгомжгүй үг хэллгүүд өчнөө олон байдаг байхгүй юу? Тийм болохоор бид нар чинь хүмүүс. Би сая бас нэг юм ойлгомжгүй мод сонслоо л доо. За. Тэр нь Юу юм бэ? Аль вэ? би мартчих. Гэхдээ азарган дахиа чинь мэдэн штэ. Азарган дахиа радиогоор бүгдийг олоод сонсчихсон. Бүгдийг мэддэг байхгүй юу? Би яваад дуудаад ирэх үү? Чаднаа гэж чадна шүү. Бошоо. Бид нар нэг л муу юм сэтгэд байна да. Яра. Бүгд яра. Тийм ээ мөрөө. Хүмүүс агч. Яхаа байгаа байна таар. За юу? Нөгөө өчигдрийн хүмүүст хэлэж. Тэгж яах вэ? Яах вэ нэ? Ой шүү дээ. Ой штэ. Тэгж яах юм бэ? Сайн шүү дээ. Ой шүү дээ. За яах вэ? Хөрөнгө оруулалтын бодлогын дараах асуудлыг хөгжиж буй орнуудыг их хурал олгоо. Төдний хаашгүй хориг нутгийн дэвсгэрийн мөрөн бүтэн байдал үл эдгээр зоочлагч нийгмийн ерөнхийлөгч. Моника Левинский, Борис Березовский, Усорна Самбрагуудын зүнгэлтэйг хаяа. Агар худаа сатан самуутай хоригд уул батлагцсангүй. Ерөнхийлөгч Акушныг эвэлний дулаалагч. Антонтайга чи сууд юм аа. Би мэднэ. Одохгүй энэ тэргүүлийн төдөр тэмцэл болгох юм дээ. Сэрэмжтэй л байж үзээрэй. Үнэн үүдэн минь аа. Орцгард чинь хаана? Мэдгүй. Чам хэлгэн чи шүү.
За чи миний пэнд юу хийж явдаг вэ аа? Өөрөө чи мэдэхгүй. Өөрөө ухаангүй л. Өөрөө ч мэдэхгүй гинэ. Та хоёрыг би цагтаа төгөлөө. Би ч их сайн хөрштэй хүн шүү. За. Тэгэхээр манай энүүгээр ажилгүй алмаанууд бэлчдэг болжээ дээ. Бэлцтэй хөрш минь бэлцдэг. Хэрэг чамаудахгүй л би өөрийгөө хариуцахгүй шүү. Өдөглөө шиг минь бүгдээрээ нурууга бүхийдгээ зүтгэж явах ганцаар чи сүвэг амраа хэмтэй унтаад байхаас санаа манай зовдгоо мө чи би бүх насаараа зүтгэж явдгаа бүхнээ өөрийн гараар олсоо би зовсоо гэж шапаг тавц жидэж өгөө амар юм чиний амт мөнгө шүү алдаанаас суралцаад уншихгүй мө аваа чин өөдөөс хамаагүй шүү ахад амтлага гүрэн ойлгохгүй мө өглөөнөөс оройноос өглөө босч арх гутрам тэгээ баян хуур бавтан манайх чамд ямар лай болсон одоо чи болоо чи хайр дурлалгүйгээр амжуу хамаргүй байж болно гэхдээ хайргүйгээр хормогдуулах хэн байх үлээч гэх шиг би ч гэсэн арх гутрал чадна машин хамар оргоны чи сайн сонс нэг билүүхэн тул дурсах өстой чиний хөдөлмөрлөж байж үс шимээ авдаг чамтай хүний хүчиг сорох зарим мэрэгчсэн тамтай өөрийнхөө амбаарс орж байгаа юм шиг өөрөөсөө нэрнчиг хулгайшны чи ээж нүүр байхгүй ээж буян байхгүй өлгөө мөн авшаа чамайг би яах вэ чамайг Саяхан нэг дэгдэхэ алгуулсан. Чи арай тэрнийг авсан юм биш үү? Тийш дээ. Миний дэгдэхээ яг ч явсан. Авдаг ч юм уу? Аль эсвэл энэ хүүхэдтэй хамаг эрдэмэн зааж сургасан уу? Би танаас юу ч аваагүй. Юу чаваагүй чичээ. Юу авсны чи яаж мэддэг юм? Дахиад даашаатай харагдвал алнаа гэж сануулсан байхаа. Цөцтэй ингэж тоогчгүй байх шиг. Цаарчихсан уу чи? Бид хоёр айл хэдийн яриа шийдчихсэн. Өөр ярих зүйлгүй. Юу шийдсэн гэж Шийдсэн. Тэгээд л болоо. Та хоёр яг миний зөвшөөрөлгүйгээр юу шийдсэн гэж Шийдсэн. Дөрвичэн хэлж шүү. Юун үр хөндөд яриад байна. Юу жиш. Баша, эдний жаал тэнэгдэж байхгүй юу? Тоглож байгаа мó? Тийм ээ. Тоглож байхгүй. Би тоглож байгаа байхгүй юу? Тэгэхээр өөр хөндүүлнэ гэж тоглолтгийн биз дээ. Үр хөндөд гэж юу вэ?
Чи юу хэмгэнэ чи? Ингэж болдго юм уу? Миний охиныг ингэж болдго юм уу? Үр хүндэлдэг юм шүү. Чамайг даа! Би чамайг Одоо бацгаа! би аль хэдийн шийдэж гисэн. Үр хүндүүлнэ. Даашаа тааж гэрлэнэ. Эхнэр чи сонсоо. Сонслоо. Бас их шудраг хүн гараад ирчихгэн. Тийм ээ. Би шудраг үр хүндүүл хүндэн л үз. Би л эсэргүүцэхгүй. Гү чи юу яриад байгаа юм чи? Гү минь болтгүй юм чи нүгэл. Гү чиний үр. Хөө. Зя. Хүү. Хараад байх нэ. Хаач тийм тэнэг хүн биш бололтой. Юу сэтгэх нь вэ? Тэгэхээр үр хүндэх хэрэггүй мэцтэй. Хөрш мэдээж хэрэггүй. Тэгвэл би та нар шиг садруудтай. Гэхдээ та нар шиг гуйлгчдтай. Ураг төрөл барилнаа гэсэн үг ба. Бурхны хишиг ямар байна? Тэрүүгээр л болно штэ. Чи бурхан байдгийг санав. Бурхан бол надад хишгэн хайрлаа. Хайрлаа. Харин чамд болоо. Түй! Юу ч байхгүй. Нэрмэл хулгайлах үед бурхан чинь хаана байсан юм аа? Бурхан чинь хаана байсан юм бэ? Хөрш минь энийг адилтгаж болно гэж юу? Яагаад ч болохгүй. Тэглэж бурхны сударт байдаг штэ. Айдгаа. Ам битгий таслаа гэж. Чи модгүй. Уурсан хоолой. Чиний хорлогч намайг хорлсон байтал эсэргээрээ би амт тасалж байгаа хэрэггүй. Би буруу ярьлаа. Хөгшин дэнэг миний буруу. Чи Миний буруу. Хөрш минь тайвш. Нэг буруу ярьлаа амтлыг нэг бодоод үзээ амжаад бодвол бүхэнд ёо бүгд бидний амьдрал өнөөс яхаа хаачин бодож бүгдийг бодоод үзээ бүгд бадаг гэсэн бүгд сайхан эдэг хөрштэй дэдүүдээ эдэг хөршмэн ангир хоосон гомнууд Awesome talk, walking, boarding, listen, go some chocolate. Gene, it's on cool, yeah. Gene, the judge is big, that in the football now. Gene, it's on cool. Gene, the judge is big, that in the football now. Одоо болцгоо. Маргааш өглөө хот орцгоо. Нааш. Өөрийгөө бэлдээрэй. Хөгшин тэнэг чи бас юу харж байсан юм бэ? Маргааш та хоёрыг өрхөөстэй газар хүргэж өгчхөд би өөрөө захаар цугаална. Ойлгов. Ёо хамаанаг минь үрчин шүүтэй үрчин. Чи дахиж манай энүүгээр харагдаад ч хэрэггүй. Тэгэх юм бол дуугаар галнаа гэж мэдэрэй. Тэгээд яах вэ? Болгаач гэж хэлээ цагаад. Ойлгов чи? Ойлголоо. Хөрш минь гिचэн жаахан үр шүүтэй үр. Харин чи бол угаасаа хулгайч. Та нарт хүрэлцэхээр сум надад биш. Хашааны завсраар шургагчаас одсон бутаж хүүхэд манай талаа хэрэггүй. Ёо хамаанаг минь үрчин. Юу
бодох энэ ээж үр хүнд яаж ийм болох юм бэ үрмэн яаж ийм бодож чадаж байна Оо нохоо чи яа нэ орон гэрээ хамгаалахын оронд чи би та хоёрт сануулсан шүү. Яха бид чинь үхчихээгүй байна хүүмэн. Арга нь олдноо алдна. Бүх зүйл сайхан болно шүү дээ. Үр Аава. Таны дэргэд зогсоос жижиж байна шүү дээ. би ойлгосон. Ээж та хоёр юу ч хурааж хөрөнгөлөөр чадаагүй юм уу? Яагаад би бүх насаараа нөхөөстэй хувцастай явдаг юм бэ? Гэтэл та архич хиндэж хэрэггүй амтэн. Би хот руу явмаар байна. Гэтэл мөнгө хэрэгтэй. Үйлдвэрт бас очимоор байна. Бас л мөнгө хэрэгтэй. Харин манад юу ч алга. Бүхэн дурлаж ирэхгүй. Болон тохоогоор нь болтоцож нуугдаад. Би энэ хороод байхгүйтэй адилхан. Оршихгүйтэй адилхан. Гүй хүүмэн чи юу ярина вэ? Бид мөнгө хураасан. Маш их мөнгө хураасан. Тэгээд л банкнд хадгалуулсан шинжлэл энэ төр гээд бүх мөнгө алга болсон. Тэгээд л ээж чинь өвдсөн. Эхлээд мөнгө дараа нь ээж чинь. Тэгээд л би Тэгээд л та лонгтой нөхөрсөн. Нош. Таныг хараад идээсэн. Би таныг үзэн ядчихна. Чи эцгийг хараач болдгийм үү? Та зүгээр л танилж үз. Юу болж байгааг харж байна. Бүгд л мөнгө гэдэл. Үгүй яах вэ? Нэг бодлын зөвлөлт. Хэрвээ миний амийг аваад оронд мөнгө өгөө гэсэн бол би бүгдийг нь алиушаад үлдээх байлаа. Гэхдээ мөнгөний төлөө төрөөгүй чаахан амт. Энэ юу болсон бэ? Эзэн хилэгнэж байна. Тэр худаг ирлээд л. Очны тийшээ цацраад л. Эзэгтэй таг дуугүй. Даашаа өрөөндөө уйлаад л. Бас радиогоо хүртэл унтраад чиглаа шүү дээ. Тэгэхээр энд ийм юм боллоо. Манай ахын, манай гэрийнхэн Алиошаа бас тэрний аавтай маш ширүүн маргалдаа. Тэгээд Үр хүндэл. тий. Үр хүндүүлнэ гэд. Тэр нь манай энэ жижигэн тосгонд болдгоо юм бах оо. Тэгээд заавал том хотод очиж хийлгэнэ гэд. Тэгснэ. Мөнгөний тухай маргалтаж байснаа. Манай эзэн гинт би буугаараа бүгдийг чинь буудалшаа. Тэгээд энэ бүгд чинь миний радио ямар буруутай юм бэ? Дөнгөж саяхан Европ нэмэх нэвтрүүлэг хийж байлаа. Хөтлөгч Максимов Кевин хамтлагийн тухай ярьж байлаа. Show must go on.
Ша. Ша. Ikket гахаач. Gaха эзэнтэй хам гадуур зугааж яваа. Ахаа мөрөөдөл биелсэн. Хамраад чигнуулаа. Бараг дуулаад гарнаа штэ. Бэж боломгүй юм аа. Бэж. Найзуудаа яасан бэ? Манай гахаа яасан гэж юм уу? Эзэн барьж явсан утгаараа яасан гэж. Манай гахаа яасан гэж. Хөрч гисэн юм уу? Тийм ээ. Дөгөөрч гисэн. Миний бие муудаад байна. Энэ пинд амьдрах үнэхээр сайхан байжээ. Церко, мэро, болдроо. Би та нарыгаа үнэхээр их санаж байна. Та нартай маш их хайртай шүү. Яагаад бид нарыг шүн шалгахаар ирж байдаг үлээ? Яг нь шийдсэн тэгээд болоо. Битгий бодлоо яриад байна. Чи айсан хэрвээлгүй. Чи юу юу мэдгүй? Дандаа намайг. My chicken. Далавчтай болчихсон гэхээр чинь нисэж чадна гэсэн үг үү? Худлаа! Энэ байх боломжгүй! Худлаа!
Арлин гэж бас юу хэлж байгаа юм? Бас сүнсээ ариун цэвэр гэдгийг би өөрөө яаж мэдэх вэ? Чамд өөрөө мэдэх хэд байхгүй. Өстөхийн дараа бүх адгаас амьтад сахиусан тэнгэр болдог байхгүй юу? Бүгдээрээ юу? Тийм бүр бүгдээрээ. Тэгээд бүр матар гөрдөлгээж. Санаа байгаа зү. Гэхдээ сахиусан тэнгэрүүдийн дотор хүмүүс их цөөхөн голтон хүүхдүүд байдаг. Яагаад юм бол? Яагаад? Яагаад гэдгийг би мэднэ. Яагаад? Би морин цолцогнуудыг живүүлж байхыг харсан. Хин живүүлсэн гэж Морно! Яагаад гэж тэнийг үгүй минь. Хүмүүс Сончтой. тэгээд хүмүүс чинь сахиусан тэнгэр болж чаддгүй юм байна шүү дээ. Би найзуудаа гэхдээ нөгөө талаар бодвол хүмүүс жисэн хоолох хэрэгтэй. Тэгээд биднийг иддэг байхгүй юу? Бид нараар хуудсаас гутал хийн. Тэднийг чинь харин ч өрөвдөх хэрэгтэй. Биднээс хамаагүй илүү сул дорой амьтад. хооцос готл гинэ. Хаачлал хаагаа. Бид нар энийг би гэрэлтэж шүү бидтэй. Яагаад бид нар бидний гэдний гэж миний үцүүд надад таалагддаг. Тэгвэл Дашагийн гэзийг салаад би өөрийнхөө сүлдээ холбочих юм доо. Яагаад Даша надад гоцоо юу тарайсаар өгч болохгүй. Энэ бол дарахгүй л. Наадуудаа тэнцэрэ. Дарахгүй л дэглэмийг эсрэг автаа тэнцэрэ. Туслаараа. За. Эзэн намайг өчигдөр төхөөрсөн. Маргааш миний махыг захтар авчиж зарна. Харин Дашаг үр хөндүүлэхээр эмнэлэг рүү авч явна. Үр хөндөлтөө. Гахаа. Чи үр хөндөлт гэж юу болохыг мэддэг болчихсон юм уу? Тийм ээ, мэднэ. Үнэ чамайг эмнэлэгт аваачаад ангаахын багжаа жирэмслэлтийг таслаа. Яах гэж вэ? Би мэдэхгүй. Тэгээд дараа туглыг хаашаа хийе бэ? Хаашаа ч хийдэг. Зүгээр л амийг тасалч. Тугал. Одоо тэгээд бүгдээрээ туглыг яах юм бэ? Ямар тугал вэ? Дашагийн унахыг тэгээд яаж авч яаж авч? Гүлгүү. Хөөе. Хэдүүлээ Дашагийн гүлгийг өнөөш нь очиод хулгайч яах вэ? Би чаднаа. Би явдаггүй. Тугал нь гидсэнд нь байгаа штэ. Тийштэй. Хэрвээ хүмүүс шийтгэл юм бол намайг алаад яг дахиад эзэж бахар шууд хийх юм байна л да. Тэгээд чи миний боловсрол яахулж байна. Миний дуухай, миний радио. Яагаад энэ бүгд утгуучргүй болов гэж вэ? Миний хүн намайг үнэхээр их баярлуулсан. Хүүхэд тохон чиний жаахан энэ төрөг арайгүйгээд мөрөвчтэй өмдтэй охин байвал охидоо тэд үргэлж бүчтэй би Марусия гэж нэрлэх байл. Харин тэр намайг өвөө гэж дуудана.
Надавчтай гахаа. Хөрш намайг хараад байна уу да? Ийм байх боломжгүй. Надавчтай. Бас ярддаг гахаа. Хараад идсэн харуус намайг тардагдан тулгажээ. Өрөвдөлтэй юм да. Энд гэж илүү. Би Чи үнэ. чи бас гахаа шиг ярьж байна шүү. Би бас ярьдаг. Би бас ярьдаг. Дандчиг Хахаа үртэл ярьж байна. би така биш би бас азраган така би чиний бүх өцөдийг тулгаж идэх байраар уумаадтабла. За. Тэр бүр айчлаа шүү дээ. Өөрийгөө юу гэж бодоо би ч гэсэн айж юу байна. Би тайлбарлаад өгье. Хөршөө. Эзэн өчигдөр намайг төгөөсөн. Маргааш миний махыг захтар авчиж зарна. Энэ бүхэн чинь одоо юу болоод байна? Бурхан минь нүглээ минь хэлтрүүлээч дээ. Чи миний донхыг авчихлаа шүү дээ. Ти авсан. Үгүй тэгэхээр чи хий үзэгдэл биш гэсэн үг үү? Үгүй чи нөгөө ертөнцөөс ирчээд. Яг тийм ээ. Хөршөө. Би тэнд таашаагийн үрийг яаж аврах талаар ярилцаж байна. Тийм. Юу хийхээч мэдэхгүй. Болохгүй юу? Үрвэ. Чамайг би яаж аврах вэ? Хамгаалагч сахиусан тэнгэр. Тэр чинь юу вэ? Хин нэгэн үхэхэд зөрөөд хин нэгэн төрж байдаг. Энэ бол амьдралын хууль. Хэрвээ талигач сахиусан тэнгэр болох юм бол зөрөөд төрсөн хүнийхээ хамгаалагч сахиусан тэнгэр нь болно. Хоо! Чи ч тэгвэл яг цагааж өгсөн юм шүү. Гэхдээ би чинь шал ондоо хүүхдийн сахиусан тэнгэр болсон шин. Эндээс их хал төрсөн хүүхдээ. Тэгвэл бидний яриад байгаа үрийн хамгаалагч сахиусан тэнгэр нь хэн юм бэ? Тэрэнд чинь ямар ч сахиусан тэнгэр бай. Тэгээд одоо яах юм бэ? Харин яах вэ? Тэрний сахиусан тэнгэр болохын тулд бидний хэн нэгэн үхэх хэрэгтэй гэсэн үг. Яагаад би нэг гэж энийг чинь ардчилсан санал хураалтаар шийдэх хэрэгтэй үстэй. Хотын үндэсний холбоо ямар нэгэн компьютерийг өндөр наривтлах хэрэгтэй. Яагаад би гэж өндөр наривтлах хэрэгтэй те? За. Бидэнд цаг алга. Өглөө тэрнийг аваад явчих шүү дээ. Хин сахиусан тэнгэр болох ёстой. Бид нэр тодруулах ёстой. Яагаад би гэж чи яаж болохгүй гэж юу? Би чинь амааг муурлаа байна л та. Тэгтээ би чинь хэлтэй штэ. Найзуудаа би эцэдтэй дэндүү их хайртай.
тэднийхээ төлөө юу ч хийхэд бэлэн байна. Болтроо. Чи юу яриад байна? Үхэн. Чи чинь жаахан авсан штэ. Үгүй ээ. Би гүлэг баха аль хэдийн болчихсон. Би 2-2 настай. Тэгээд чи миний хайртай эцгийн төлөө надаас өөр амиа өгөх амтыг хэн байгаа юм бэ? Хэн ч байхгүй. Би үхнэ. Би мэштэй, би бай. Али ушоос. Би бай. Би чи хөгшөрчтэй. Хиндэж хэрвээ. Хитэж үуч тархааллаа. Би нүдэ гот аврах том нагаан бас хашаа бүрийн цэцэгсийг олж хард. Цэцэгс нүд нүд эргэлтэй. Тэхи яг хашаа бүрт цэцэглэх тагаар төрсөн байх юм уу? Тийм ээ. Тийм бай. Бүх насаараа тэр хичэрлээ. Бүтээсэн чинь гинтэл машинаараа ирчихсэн. Харин одоо тэр их минь цас борон илчирч байна. Харин би Илжирч байна да. яг илчирч байна. Тэгтэл миний нэрийг бүгд мартчихсан. Богн би чинь их сайхан нэртэй байлаа шүү дээ. Манай эзний дайнд яваад эргэж ирээгүй дүү надад нэр өгсөн байхгүй юу? Тэр улаан үстэй хөөрхөн залуу. Би ч гэсэн улаан үстэй сайхан мөр. Тэгээд тэр намайг ахын дүү гэж нэрлсэн дээ. Тэгэхээр одоо миний цаг болсон. Анд найзууд муугаар битгий дурсаар. Баяртай. Мөрний баяртай. Охин дүү минь баяртай. Баяртай охин дүү минь. Баяртай. Гуйлгүй. Юу айсан? Үгээч. Яач? Хаяаж өгдөг үлээ. Намайг бол эзэн. Тэгвэл эзнийг дооч. Би гэдэг. Яг тийм эзэн чадна. Гэхдээ дуудах хэрэггүй. Тэгээд одоо яах юм бэ? Энэ хүнтэй мөр бодлоо өөрчилж яах юм бэ? Чи битгий яа. Би бодлоо өөрчлөх. Би нөгөө эдний бүг хаана мэдэн ш. Би яваад авахгүй. Би чаднаа. Би яваад авахгүй. Би чамайг харч. За, яаж вэ? Тэр байж руу. Охин дүү. Чи үнэхээр шийдчихлээ гэж үдээ. Тэр баг авчихлаа. Энд чи шийдэж ядаад авах юу вэ? Би амьдрахаа болоод их томчихсан. Яа би ч юу вэ? Яг гоо кебода яагаад надад хандаад байна? Тийм шүү. Яана. Туурагаар болохгүй юм байна. Азуудаг. Чи үз. Би юу? Энэ улдаан хойд надаас хол байна. Дан хойд надаас хол байна. Тэгээд энийг чинь яах юм бэ? Хүний гар хуруу хэрэгтэй. Юунда намайг хүлрөө. Хүний гар хуруу хэрэгтэй. Өршөө. Үгүй. Би морд зэрэгт ажиллаж байсан. Чадахгүй. Өршөө.
Альвэ уршапти сумжруулаад байгаач. Бурхан минь. Уршоо. Би стартмаас Мөхшин намайг дуусгаад байгаачтай. Гүй хонгорууд минь амтан бүрлгэж үнэхээр чадахгүй юм байна. Гүй би чинь амьдралдаа ялаач харж үзээгүй. Дахиад бол бүр нударч живаагүй. Би ер нь хий юм бэ? Та нарын амийг авах онцгой эрэхтэй би хий юм бэ? Та нар намайг юундаа шахаж дарамтлаад байгаа юм бэ? Юундаа намайг хүчирхийлээд байгаа юм бэ? Энэ пингэр дүүрэн ухаанд нууц суглааш. Би байранд наваач тавилаа. Тэр явчихлаа тэгээд нурыг хэмүүлгий бэ. Тэгээд одоо яах юм бэ? Цухтаачихлаа. Яах юм бэ? Одоо яах вэ? Нурыг хэмүүлгий бэ. Тэгээд одоо яах юм бэ? Хараач найзуудаа. Үр цайж. Бүгнийг сэрэх цаг нь болжээ. Цэлмэг өглөөгөө төрж өдрөөсвэ. Цэлмэг өглөөгөө төрж өдрөөсвэ. Цэлмэг өглөөгөө төрж өдрөөсвэ. Биднийг уучлаарай. Ятсан ур ингээд өнгөрлөө. Үр тайж байгаа болохоор би явахгүй болохгүй. Баяртай. Баяртай найзуудаа. Баяртай. Баяртай. Би автыг гэрт байж чадахгүй нэ. Таашаа бид өчигдөр бүгдийг шийдсэн штэ. Чи одоо юуган даал уянаас алдуурсан юм шиг. Тэгээд чинь уурж байгаа байхгүй юу? Ээжи. Би энийг л хачин болчихлоо. Өөрийн 4 цагт яг дахиад овдох үе. Зүрх рүү нэг юм хатах шиг ласан. Эхлээд ч өвдсөн л дөө. Дараа нь тайвшраад гидс рүү доошсон. Ээжи би хот явж чадахгүй. Та авт хэлээд өгөөчтэй. Таашаа би Энэ чамаас асуугав. Яах ёстой би хэдийн хэлсэн. Явна. Өөр яриа байхгүй. Чи яах вэ? Эцнийхэн замд хөдөлсөн үү чи? Алуу явцгаая. Би яасан ч явахгүй. Би хот явахгүй. Таашаа. Энийг нь чи ойлголтоо. Хэрвээ гидс томрох юм бол тэр гуйлагчтай суухад хүрнэ. Би яалаа гэж ийм шившг юм амссан нү. Вэр кач гэсэн тэрнтэй суусан. Намайг тоогоогүй шүү дээ. Яагаад гэдгийг чөтгөрл бидний. Дуурсах юм олонтаа чи. Бидний ярин дундор ороод морд цэргийн хороо гэж гайхуулаад л сүүлдээс өгөөд л бүгдийг нь өрөвдөж инрээд л
ногоото ярьж өвстэй гэлцээд. Тэгээд тэр сайн хүн. Харин би муу хүн болж таарлаа. Тэгээд яах вэ? Охиноо хүртэл тэрэнд өгөх ёстой. Тэр дахиад бүгдийг нь ялагч. Бүгдийг надаас авчихлаа. Тэгсэн. Би тэгэх ёстой. Аваа. Надад нөхөртэй болохуг нь хамаагүй. Би ганцхан хүүхдээ төрүүлж идэх үү? Аваа. Би зөвшөөрөхгүй. Яасан ч зөвшөөрөхгүй. Хэрвээ хүүхдийг минь авбал би эндээс ч гэсэн яв. Хаашаа? Надад тэрнээс утсан ботч хүүхэд хэрэггүй. Би яасан ч зөвшөөрөхгүй гэж байна. Чи яасан гэж вэ? Тэрүүлчихээ юу? Өөрийгөө уудчихлаа. Хэмээн үтгэхэд өгтэй явахад. Очиж. Миний хоёр амтаа буугаар шүү. Охинооч үзэж чадсан. Харамсах хэрэггүй. Хэн ч хэрэггүй хүмүүс. Харамсах хэрэггүй. Миний хөрхөө. Охин. Харадугari. Хай. Алё. Наашнук. Алё. Эрчүүдэд хүүхэд өгж болдоггүй юм. За юу. Гинэс хур.
битгий дахин сануулж бай. За. Тэгэхээр чөтгөрүүд охин төрүүлжээ. Гэхдээ би хэлдэг штэ. Охин хүүхэд илүү дээрээ гэж. Ямар нэр өгөх одоо болт шийдэх байгаа. Тийштэй нэрээ өгөх хэрэгтэй. Хэрвээ ингэж нэрлүүл ямар вэ? За. Нөгөө Нөгөө юу? Марусия. Ажим чи одоо ч дээ. За. Марусия. Маанаг. И маанаг авта одоо яада. Марусия. Энэ болох үү миний охин? Марусия. Марусия. Хай. Тэгэхээр аж өхнийхөө хамгаалагчаар нь томилогдсон. таач сайн хүн байсан шүү. Чи ч тачгүй хүн байсан шүү. Харин би Үгүй би хэд ч хэрэггүй гэсэн шүү дээ. Яагаад гэжтэй? Тоо хуршмын тоо. Томгийн түүх энерхий жүжиг. Одоо эсэгт Монгол Улсын соёлын их сургуулийн театрын урлагийн сургуулийн 3А курсын оюутнууд охин дүү буюу гүний дүрд алтан гэрлийн ариун заяа эцэгтэй дүрд эрдэнэ шигийн хонгор зол
Газархан дахиад төрдөг Отгонбаатрын хол сайхан. Эцний төрдөг Дүүрэнбаярын мөнгөн сар. Өнөөний төрдөг Галсангийн Жардан. Даашаа буюу охины төрдөг Бадгүүгийн сарн сүмд. Дахоны төрдөг Мөнгөн хоёрын Чойсүнжов. Алёшагийн төрдөг Одбаатрын Бидгүн. Хөршийн төрдөг Бадмөнхийн Гүрбазар. Аханы төрдөг Аштондгийн Ууган Цэцэг. Гэргийн нэрлэгч Төгс Жарлын Наран Дэнгэр. Бадмөнхийн Заяа. Дууны нэрлэгч Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтны Содон цэргийн мөнгө талаа. Чинбатын Баяр зам. Уур гэрэл Бишбатын Баргасаад Гадэрдийг Оюун Баяр. Жүжигний дууны шүлгийг Төдөв сүргийн Хадан суурь. Хөдөлгөөний найруулагч Галсангийн Жаргал. Орчуулагч Тэрвэгийн Амар Даваа. Гэрэлтэй замаар жүжигний дуу бичсэн Чинбатын Баяр зам. Ерөнхий найруулагч Доржбатын Баяр Баясгалан. Өдөрхийн жүжиг. Өдөртсөн багш Гамбатын Ардшигаар. Тасдэрийн багш Самбадын Ундрмаа. Анги өдөртсөн багш Монгол Улсын ардын багш Ордын гайхалтай урлаг сургуулийн доктор профессор Найдгийн Ганбаяр. Монгол Улсын соёлын урлагийн сургуулийн театрын урлагийн сургуулийн 3-ыг А-курс. Ингээд гүйцэтгэхийн таньснаа Монгол Улсын соёлын урлагийн сургуулийн театрын урлагийн сургуулийн захирал даваа сүрэн таныг үг хэлнүү хэмээн урьж байна.